ингээд түүний биеийг ингээд инээмсэглэж байгаагаар ингээд зүссэн. За тэр ингээд Лос Анжелес дээрээ удаагүй ингээд 1947 оны 1 сарын 15-ны өдөр 22 настайдаа ингээд алга дуртаж. Цаана Анока янаа цаануудынхоо бичлэгээр за одоо Лос Анжелест болсон ингээд одоо хүртэл ингээд одоо хэрэгтэн ингээд одоо ямар ч юм ар сурггүй ингээд амар юм алган хэрэг байгаа. Тэгээд өнөөдрийн бичлэгтээ татаа морилгоо. За одоо бүгдээрээ шууд олон юм харахгүй шууд ярианд оръё. За хөрчин Elizabeth Short гэх ингээд залуухан эмэгтэй байсан. Тэгээд түүний төрсөн сар нь болохоор 1924 оны 7 сарын 29-нд ингээд Массачусетс мужид ингээд төрж өссөн хүн байсан. Тэгээд түүний мөрөөдөл нь ингээд кино жүжигчин болох байсан бөгөөд тэр ингээд мөрөөдлөө биелүүлэхээр Лос Анжелес хотод ингээд ирсэн байна. За тэр ингээд Лос Анжелес дээрээ удаагүй ингээд 1947 оны 1 сарын 15-ны өдөр 22 настайдаа ингээд алга дуртаж нас барсан. За түүнийг алсан хүн яагаад алсан гэх нь одоо хүртэл ингээд нууцлаг байдаг. Тэгэд зарим их сурвалжийн мэдээлэлээр хэрэгтэн маш ингээд мэргэжлийн зохион байгуулалттай сэтгцэн өвт ингээд юм эмэгтэй нэг юм этгээд байсан гэж одоо үздэг юм байна лээ. За тэгээд мөн түүний ингээд Black Tequila гэх нэр нь түүнийг харанхуй хувцснууд нь тусангоо үзэсгэлэнгээс нүүдэн сэтгүүлчдэн одоо энэ хүү очиг өгсөн байсан байна. Тэгээд түүний ингээд аллах төртөөд ингээд олцсон одоо байдал нь болохоор ингээд биеийг ингээд хоёр хуваасан байсан. Тэг ингээд бүслэгийн орчмоор нь яг тэгш туссан байсан ингээд яг ингээд тэгш. За ингээд цус мөн бараг байгаагүй. Учир нь ингээд хөнөөгдөөд дараа нь тэрхүү ингээд нас харсан байгаа ингээд олцсон газартаа ингээд авчиж ингээд тавьсан гэдэг нь одоо ингээд шууд одоо ойлгомжтой болсон. За тэгээд ингээд мөн ингээд түүний биеийг ингээд инээмсэглэж байгаагаар ингээд зүссэн. За ингээд нүрийг ингээд одоо ингээд сэтэлсэн зүссэн одоо юм сурвалжс байгаа. Ингээд хоёр талд нь ингээд зүссэн. За ингээд бидээр нь мөн маш олон ингээд тасаалтгүй ингээд зүссэн юм сорив байсан байгаа. За ингээд түүний ингээд зүссэн сорив нь одоо ингээд биеийнх нь энэ тэнд ингээд тараад за тэр нь мөн ингээд хавдаа тэр мөн ингээд хүн танихын аргагүй маш юм одоо үнэхээр одоо Elizabeth Short-ийн ингээд жинхэнэ царайны яг үнэхээр тэр мөн үү гэж бас ингээд эргэлзэл одоо яг ингээд энэ тэмдгүүд үссэн нөгөөх нь ингээд одоо ингээд бас олдлгүй бас 5-10 цаг болсон учраас мөн ингээд түүний бие нь одоо мэдээж ингээд хэсэг мөн ингээд хуваагдсан байсан. За тэгээд бидээр нь ингээд тасралтгүй олон зүсэн сорив байсан. Тэгээд ингээд цагдаа нар тэрийг түүнийг шалгаад ингээд үцгэд хурууны хийн яг ингээд Elizabeth Short гэх гэдэг нь ингээд яг тодорхой байсан учраас ингээд түүнийг гэх юм тэгэхэд маш ингээд хэлбэрхэн болсон байгаа. За тэгэхэд харин түүнийг ингээд одоо аллагдсан байхад нь одоо 1947 оны 1 сарын 15-нд Лос Анжелесийн нэгэн хороололт одоо явж исэн. Гэрийн эцэгтэй ясны юм цав цаангуудын ингээ ясны ингээ гэрэлтсэн. Тэгээ ингээд ямар ч ингээд цус байхгүй одоо маш юм одоо хүн харахад юм чөхөц хүрмээр одоо ингээ нэг тийм залуухан эмэгтэйгийн одоо цогцыг олсон байгаа. Тэр эмэгтэй ихэндээ ингээд маш шоконд орж байсан. Тэгээд үнэхээр тэрийг юу юм бол хүн юм болов юу юм бол гэж ингээд гайхсан тохиолдол хүртэл байсан гэж одоо их сурвалжийн мэдээлэлээр гарч ирсэн. За тэгээд одоо түүний ингээд одоо энэ аллагдсан хэрэгт нь нийт 150 гаруй хүн ингээд сэжиглэгдэж байсан. За тэгээд 60 гаруй хүн ингээд өөрийнхөө гин бурууг хүлээсэн. За харин түүнээс ингээд маш одоо ингээд цагдаа нарыг хаарлыг утсан хамгийн хим одоо сэжигтэй хүн нь болохоор одоо Mr. George Hodel гэх одоо ийм нэрт ийм эмч сэтгцэн эмч сэтгэгч одоо ингээд түүний гэрээс ингээд хожим олж авсан бичлэг дээр нь би түүнийг алсан. Гэхдээ энийг хинч мэдэхгүй гэсэн одоо ийм дууц CD-г бол олсон байгаа. За харин түүний хүү
Жорж Хотелийн хүү болох Синдем Хотел нь одоо Левтогийн мөрдөгч байсан бөгөөд миний эцэг жинхэнэ алуурчин гэсэн маш олон ингээд номыг бичижсэнараа одоо ингээд Жорж Хотелийн өнөө хүртэл ингээд гин буруутнаар шижгэлдэг. Гэвч яг энэ нь бол ингээд Баттай их сурвалжийн мэдээлэлээр бол арай байхгүй байсан. Тэгээд яг ингээд Жорж Хотелийг гин буруутын байна гэд одоо өнөө хүртэл ингээд маш олон хүмүүс таамагладаг. За харин ингээд ягаад мөн энэ хүрээд хэрэг ямар ч юм одоо аллагсан бүрийн тодорхойгүй хэнийг ч сагдан хоройгүй хинд ч ямар ч арга хэмжээ аваагүй байхлээр за 1940 онд ингээд технологи лаборатори нь хөгжөөгүй байсан учраас ерөөсөө түүнийг ингээд орлоход их юм бэрх байсан гэж ярьж илээ. За харин бас ингээд ийм дөрвөн одоо яагаад ингээд энэ хэргийг шийдвэрлэж чадаагүй бэ гэдгийг ингээд одоо нэгтгэдээр нь болохоор ингээд лаборатори хөгжөөгүй байсан. За харин хоёр дахь бол ингээд цагдаа нар нь ингээд хоорондоо ингээд бас ямар ч юм их түнжэнгүй байсан. Ингээд зарим нь болохоор за одоо тэр хүн буруутай. За зарим нь болохоор тэр хүн буруутай гэд. За ингээд яг тиймэрхүү ингээд тодорхой ямар ч юм шийдэл хүрээгүй ингээд цагдаа нар нас ингээд хитрхийн ингээд хөнгөмцөг ханцаас болоод бас энэ хэрэг бас шийдэгдээгүй. Зарим гурав дахь нь болохоор ингээд энэхүү хэрэгт ингээд сэтгүүлчд ямар ч одоо сэтгүүлчд ингээд ерөөсөө ингээд цагдаа нарыг ингээд одоо энэ хэргийг ингээд шийдвэрлэх зай завсар өгөхгүйгээр ингээд сэтгүүлчд бас их нөлөөлсөн. Сэтгүүлчд бол ингээд тэдний өмнөөс ингээд шийдвэрийг гаргаж сэтгүүлчд бас их нөлөөлсөн байдаг гэсэн. За харин дөрөв дэх мэдээлэл дээр нь болохоор ингээд түүний ингээд цогцноос бол үлдэхтэй ингээд хурууны хэн мөн одоо энэ мистер Жорж Хотел бас мөн таараагүй. Тэгэхээр ингээд хүйтэн зэвсэг бас их хэрэгэлсэн байсан гэж үздэг юм байлээ. За тэгээд энэхүү эмэгтэй нь болохоор ингээд 22 настайдаа ингээд маш юм хэцүү аллагт өртөж ингээд нас барсан байна гэдэг юм шийдэлт одоо бүгд хүрж одоо өнөө хүртлийн хэрэг бол ингээд ямар ч юм зүгээр л юм Элизабет гээд одоо юм хохирогчийн нэртэй одоо харин ерөөсөө тийм ингээд гэмт итгээдийнх нь ингээд нэрэн зарлагдаагүй харин ингээд зарлагдсанаас одоо ингээд нөгөө саний ингээд нэр дэмч тэгээ мөн түүний хүү хоёр л ингээд энэ хүү хэрэгт ингээд мөн сэжигтэн гэж өнөө хүртэл ингээд явдаг юм байна. За харин ингээд түүний хэргийг ингээд та хэд бүр ингээд хайвал одоо ерөөсөө ингээд Elizabeth Short гэж гарч ирвэл ерөөсөө гарч ирэхгүй харин ингээд одоо түүний сэтгүүлч түүний ингээд гоо үзэсгэлэнг одоо ингээд цогцны гоо үзэсгэлэнгийн одоо биширч гэх юм уу тэр нүдэн туссан ингээд гоо үзэсгэлэнгийн одоо ингээд бодож Black Hilla гэж нэрлэдэг болсон юм байна лээ. Тэгэхэд энэ хүү хэрэг маань одоо хүртэл шийдэгдээгүй одоо мөн энэ хүү ингээд юм одоо юм хэрэгүүтэй холбоотой энэ хүү ингээд сурвалжуудтай холбоотой бөгөөд мөн та нар маань гоё шинэхүү хэрэг мэдэж авч чицэн бол лайк, subscribe, comment баярлалаа.